За өнөөдөр битгэд яваад Австрийн ногоон бус буюу Вина баалд дээр хүрээд ирсэн байж байгаа. За энэ бол энэ Вина хотын 19 дэх дүүрэгт байрладаг ам хиймэл гэдэг газар. Ам хиймэл гэдэг нь германаар болохоор тэнгэрт гэсэн утгатай. Тэгэхээр эндээс бид нэр Вин хотыг тэр чигт нь ингээд харах юм нэг өнцгөр гараад ирж ирсэн. Тэгээ эндхийн онцлогтой нэг юм нь юу вэ гэхээр энэ ч байгаа ийм тойрог байгааз хамбагийн харлаа. Ингээд ийм тойрог байгаа. Үндсэндээ 110 метрийн ийм диаметртэй ийм тойрог гэж байгаа. 40 модноос бүрдсэн 40 өөр төрлийн модноос бүрдсэн ийм тойрог. Өөр төрөл юм тийм. Тэгээ энэ голд нь 36 мод нь ингээд тойроод байж байгаа заа. Ингээ 36 өөр төрлийн мод ингээд тойроо байж. Энэ 4 мод байгааз. Эндээ бас голдна гэхэд энэ ямар учиртай ингээ гайхаад. Энэ 4 мод нь болохоор 4 үлрэлийг бэлэгдсэн юм чанартай. Энийн онцлог нь юу гэхээр моднуудыг одоо философи талаас нь харж үзээд хүч чадлыг гэдэг ч юм уу, дэсвэр төвчээрийг гэдэг ч юм уу, бүтээлч байдлыг гэдэг ч юм уу, тэр утгаар ингээ моднуудыг нэг бүрчлэнгээр нь ингээд байрлуулад хүмүүстэй дээрээс нь танин мэдэх зорилгоор одоо энэ төмөрнүүд байгааз ийм энэ төмөрнүүдээр тайлбар нь өчсөн байгаа. QR кодыг тавихаар уншигдаад гараад ирнэ. Тэгээд тэр доор нэг кнопын дарахаар хэлээр тайлбарлаад англи хэлээр герман хэлээр тайлбарлаад энэ дөрвөн мод нь бол одоо үндсэндээ дөрвөн үйлрэлийг цаг хугацааг хүний амьдралыг циклийг ингэж бэлэгдэж өгсөн юм тоор. Тэрвээ суудлаа. Энэ одоо нэг ясандаа юм театрын бэлэглийг. Энд доороос хайкинг замаар, аяллаа замаар алхаад гараад ирнэ Вин хотоосоо. Тэгээд ийшээ гарч ирээд эндээс Винийхээ биевийг ингэж хотынхоо нөгөө панорама байдлаар нь хараад тэгээд энэ дээрээ суугаад хөгжмөө сонсоод нөгөө байгальтаа ойр мэдрэмжийг аваад ингэ явах ийм газар. Энэгээр юм онцлогтой. Энэ тойрог дээр байгаа моднууд бол өөр төрлийн моднууд байгаа. Ингээд удаан тойрогтой байгаа. Одоо бидний гацуур байна, шинс байна, наас нөгөө хош мод ч байгаа. Тэгээд харин тийм байх тийм. юу вэ шүү дээ? Хос байна шүү дээ, тий. Тэгээд нэг юм